За хүний эрхийг одоо хангах чиглэлд сайжруулж байгаа юм дэвшилтэй заалтууд оруулж ирж байгаад бол баяртай байна. Гэхдээ нэмж тосгох шаардлагатай зүйлс бидний хэсэг нөхөд бас ярилцлаа. Ялангуяа энэ шалгаж байгаа нэрээр залхаан зээрлүүлдэг, янагладаг, дарамтлаад ингээд сунгаад байдаг энэ 20 дугаар зууны ихэнх үеийн балиар арга хэлбэрийг халахын тулд хид хэдийн нэмэлт зохицуултууд хэрэгтэй байна гэж. За эдгээрээс нэг хоёрыг нь төлөөлөлд асууя. Нэгдүгüрт нь цагдаа прокурор талаас 24 цагийн дотор шийдвэр гаргаад баривчилдаг. Нөгөө талдаа наад чи үндэслэхгүй ийм юм байна гэд өмгөөлөгч тал нь хүсэлт гаргахаар 14 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг. Тэгэхээр нэгийг харьцах нь 14 гэсэн юм хугацааны ялгаа үүсэж байна. Өөрөөр хэлбэл хэрэг шалган шийдвэрлэхэд оролцогч талуудын тэгш хэрэгтэй байх зарчим хангагдахгүй байна гэсэн үг. Тэгш эрх байхгүй болохоор хүний эрх зөрчигдөх үндслүүд нь бол тасрахгүй байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ үүнээс үүдээд түрүүний хамгийн их дуулантай нэг хоёр хэрэг байна шүү дээ. Бурхны хүү Баярбаатар яг яасан мэддэхгүй олон нийтэд хүндэтгэлгүй үг хэлсэн гэд баригдсан. Нооргийнх байна. Мөрөдөө тоглоом юм уу, амиа орлогч ийсэн юм уу, үндэсний эв нэгдлийг хаглан боторгосон юм уу, худал мэдээлэл тараасан юм уу гэд ингээд завраад яваад. Тэр энийг байхгүй болохын тулд ядлагч тал, өмгөөлөгч талын түрүүн бас яригдаад байна лээ. Тэгш оролцооны зарчим хангагдах ёстой юмаа гэд энэ заалтан дээр асуулт байна. Хоёрдугаарт нь зөрчлөлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамт оруулж ирж болохгүй мó гэдэг асуулт. Зөрчлийн хэрэгээр ингээд анхан шатны шүүхэн шийдвэр гаргаад за нэг 10 хоногийн баримтлал ял өгчдөг. Тэр хооронд нь дав заалдах шатны шүүхэд хандаад за энийг бол хэрэгсэхгүй болгоно гэд хариу гарна. Тэр нь 14 хоног байна жишээлбэл. Гэтэл нөгөө хүн чинь 7 хоногийнхоо ядлыг идлээд гарчихсан ингээд хилмигдсэн байдалтай хохироод үлдэх ийм заалт байгаа гэж. Тэгэхээр эдгээртэй хамтд нь багцаар нь оруулж ирж болох юм уу гэдэг ийм асуулт байна. Баярлалаа. За хариулт өгье. Алтан гэр сайд. Тэгээ золж байгаа гишүүний зовнилыг бол ойлгож байна. Гэхдээ одоо нөгөө энэ процесс ажиллагааны ялгаатай талуудыг бид бодох хэрэгтэй. За эхний дурдсан кейсээр бол зөрчлийн хэрэгээр явж байгаа. Зөрчил хяналт шийдвэрлэх тухай энэ процессын дагуу л яваад зөрчлийн хууль багсан дагуу яваад шүүх ингээ шийдвэр гаргасан асуудал байгаад байгаа. За одоо бид нар яг ярьж байгаа асуудал бол яг энэ эрүүгийн процессыг ярьж байгаа. Хүнийг шалгадаг хүний эрх чөлөөтэй хамгийн ихээр холбогддог энэ процессыг бид нар ярьж байгаа. Тэгэхээр энэ тэгш эрхийг хангах зарчим хөндөж байна. За тэгэхээр энэ өмгөөлөгч ажиллагаанд оролцож эхэлнэ гэдэг бол бас харьцангуй одоо шууд хойшлуулшгүй ажиллагааны үеэр өмгөөлөгч авъя гэдэг өмгөөлөгч авдаг эрх зүйн мэдлэгтэй хүмүүс байна. За энд нь өмгөөлөгч нар оролцож байгаа тохиолдол байна. Энэ үйл ажиллагаа явагдсны дараа бүр хожим хэрэг үүсгдээд юм уу ялагдагчаар татаад ингээд явсан тохиолдолд өмгөөлөгч авч байгаа тохиолдолч байна. За энэ өөрчлөлтийн өнөөдрийн бидний оролцолтын гол агуулга бол нэгэнтээ эрх зүйн тусалцаа авъя гэж байгаа бол тэрийг хангах. За эрх зүйн тусалцаа аваад өмгөөлөгчтэй болцсны дараа тэр өмгөөлөгч нотлох хуримтаа гаргаж өгөх, хүнээ хамгаалах, аль чатанд энэ боломж олцоог нь бүрдүүлж өгөх гэсэн энэ тал руу байгаамаа. Тэгэхээр энэ гоо эрхтгч байдлыг хангана гэдэг асуудал оролцогчдын хувьд ярихад за төрөний жишээнд яг хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой зүйлийг хөндөж явах шиг байна. Энэ бол эрүүгийн процесс ажиллагааны бидний бас цааш анхаарах ёстой зүйл. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гаргаад бид нар цагдаагийн албаны тухай хуульд ер нь төр саадуулна гэж юу юм, ямар агуулгатай юм бэ гэдэг энэ өөрчлөлтийг өнгөрсөн оны намрын чуулганаар бид нар оруулсан. За хойшлуулшгүй ажиллагааны журмыг цаашид ер нь хуульд яаж нийцүүлэхийн тайлагнал нь ямар байх юм гэдэг энэ асуудал дээр бас бидэнд бодож байгаа дараагийн хуулийн өөрчлөлтөөр оруулах ёстой гэж зорж байгаа зүйлүүд бас байна. За зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг бол түрүүн бид нар зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахыг хүний эрхийн
багц хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хэсгийг өөрчлөхөөр бид нар оруулсан байгаа. Тэгээ энэ дээр бас та энэ зөрчил хяналтын шийдвэрлэх туйлтай холбоотойгоор саналуудаа бол хэлэх болцоотой болох баха. Нэг зүйлийг тодтогч хэлэхэд бид нар хүний эрхийг хангахтай холбоотойгоор эрүүг үйлд оруулах нэмэлт өөрчлөлтөөр энэ эрүүдэн шүүлтээс ангид байх, бусдыг одоо бусдын нэр төрийг гутаах, ямар нэг хэлбэрээр эрүүдэн шүүхгүй байх талын өөрчлөлтүүдийг бид нар энэ хүний эрхийг хангах холбоотой хуулийн төсөлтөөр оруулж өгсөн энэ чиглэлийн сайжруулалтыг оруулж өгж байгаа. Энэ дээр бас гишүүдээс санал гаргаад ингээд цаашаа хилцгийн дэмжиж явсан цаашдаа санал гаргаад улам боловсронгуй болгоод явна гэсэн ийм хүлээлттэй байгаа. За, хариулт өглөө. Зол жаргал гишүүн тодруулах юм уу? Болцсон уу?